За энэ халаалтын өг шугам гадна худгаас 5 дугаар удгаас наашаа орж ирж байгаа. За ингэж яваад энэ дээр өгөхийн хаалт байгаа. Энэ хаалтыг ингэж нээгээд ингээ хаачиж болж байгаа. За тэгэнгүүт буцхийнх нь худаг хоорондын хаалт юм ээ. Талхаар. Энийг нааш нь татхад нээгэн цааш нь түлхэхэд ингээ хаагдана. За тэгээ энэ хог шүүгчний хогийг цэвэрлэхийг хүсвэл энэ хаалтаа хаагаад тэнгүүдээ энэ балансын хаалтыг хаагаад тэгээ энэ хог шүүгчээ цэвэрлж болно. Энэ тоолоороо аваад сольж болно. За ингээд өгөхийн балансын бөмбөлөг. За энэ хуваарлэгч нь одоо жишээлбэл энэ А1-р блокийн өг шугам. Дараагийнх нь А3 блок. Дараагийнх нь А2-р блок. За энэчийнх нь болохоор зойрын давхрын халаалтын системийн өг шугам. За энэ буцах шугам нэ энэ зойрын давхрын буцах шугам. За энэ А2 блокийн буцах, А3 блокийн буцах шугам, А1 блокийн буцах шугам. За энэ хаалтууд нь бол одоо ингээд нээлттэй байна. Ингээд дээш нь яхад хаагдана. Доош нь ингээд түлхэхэд шугамынхаа дагууд ингээд болоход бүгд нээгднэ. Шугамынхаа эсрэг ингээд харах юм бол бүгд хаагдана. За одоо ингээд ингэж за тэнгуүтээ энд хуваарлagчаасаа за эхнийх нь гаражийн халаалтын өг шугам энэ явж байна. За энэ өг шугамыг хэрвээ энэ цахилгаан хаалтыг солих болвол энэ хоёр ноцоосны хаалтыг хаагаад энэ хаалтан дээр хаагаад за ингээд энэ хог шүүгч энэ хоёроо салгаж аваад цэвэрлж болно. Буцах дээр мөн адилхан хаалт байгаа хог шүүгчний хоёр талд. За энэ ноцоосыг солихын тулд солихоор бол ээлжийн ноцоос нь энэ сэлгээний ноцоос нь байна. Одоо ажиллаж байгаа ноцоос нь энэ. За энэ хоёроо ингээд хоёр талд нь хаагаад тэгээд ноцоосоо салгаад авчихна. За энэ дээр балансын хаалтын давхар энэ дээр хааж болно. За ингээд одоо энэ буцах өхийн даралт буцахын температур бүх юм байгаа. За одоо дараагийнх нь болохоор за энэ болохоор А2 блокийн өг шугам. За өг шугам дээр мөн адилхан баланслагч хаалт. Тэгээд ноцоосны хоёр талд хэрвээхээ хаалт, тэгээд цахилгаан хаалт. Энэ эдийгээ салхинд бол хооронд нь энэ хоёр хаалтны хооронд шууд хаагаад засвар үйлчилгээ хийж болно. А3 мөн адилхан. Мөн адилхан хоёр ноцоосныхоо хоёр талд хаалттай. Ноцоосоо аваад сольж болно. Энэ дээшээ явж байгаа шугамаа бол энэ дээрээ хаагаад төв магистралаа хаачиж болно. За одоо ингээд энэ мөн А1-р блок мөн адилхан. Өгтөрөө хоёр ноцоостой, хоёр талтай хаалттай. Хог шүүгчээ цэвэрлэхийн тулд хоёр талын хаалтыг хаагаад тэгээ болчихно. За хог шүүгчний хоёр талын хаалт энд нэг хаалт нэ. Нэг нь тэр байна. Өхийн хоёр хаалт нь болохоор хоёр талынхаа хоёр үзүүр дээр байгаа. Ноцоос бол хоёр хаалтаа энэ хоёр хаалтаа нээгээд хаахад ноцоос салгаж аваад. За энэ нэрвэхээ хаалт нь ингэж онгоод хатгаад ийшээ эргүүлнэ. Эндээсээ хатгаад буцаагаад ийшээ эргүүлсээр байгаа. За тэгэнгүүт за эндээс ингээд дээшээ гараад твтэй магистрал маань явж байгаа. За үүслээс гараад А2, А3, А1 чигээрээ явж байгаа. За А2 бол үүслээс гарангуудаа ийшээ эргэчихэж байгаа. Ийшээ эргээд. За энэ дээр ирж байна. Энэ дээр ирээд хоёр тал руугаа хоёр жигүүр болоод явж байгаа. Нэг нь 1-р орсных, нэг нь 2-р орсных. Хоёр тал дээр хоёуландаа давхар хаалттай байгаа. За энэ болохоор гараж дээр явж байгаа хичээл нэ. Энэ дээр мөн хаалт, балансын хаалт, бөмбөлгийн хаалттай. За босоо шугам. Босоо шугам бол энэ дээр баланслагч хаалт, давхар бөмбөлгийн хаалттай. Ус буулгагч энд байна. Балансын хаалтаас ус буулгачаараа хаагаад балансын хаалтаа сольж болно. Балансын хаалтны контртой. За энэ голын байлын босоо байна. Энэ мөн адилхан балансын хаалт бөмбөлгийн хаалттай. За төгсгөлийн 1-р айлын босоо шугам мөн адилхан балансын хаалт бөмбөлгийн хаалттай. Ингээд 1-р орчсон ингэ болж байгаа. За 2-р орчных болохоор энэ дээрээс жигүүрлж байгаа. 2-р орчных ийшээ эргээд үүжил тал руугаа явчихж байгаа. За энэ
нэгдүгээр айлын босоо шугам балансын алт бөмбөлгийн алттай. Тэгээд 2 дугаар айл, 3 дугаар айл, тэр нь болохоор нийт эзэмшлийн босоо шугамын алт, балансын алтны энэ дээр бөмбөлгийн алтны энэ дээр байгаа. Тэгээ балансын бөмбөлгийн алт, балансын алтын давхар тавьж өгсөн байна. За одоо А2 болцсон. Одоо А3 болог. А3 болохоор үйлчлээс гараад энэ дээр ирээд ийшээ эргээд ийшээ эргээд энэ дээр эргээд дахиад ийшээ явж байгаа. Тэгээ яг энэ дээр мөн адилхан ирээд 2 жигүүр болоод энэ нь болохоор энэ жигүүр нь болохоор энтлийн орчных. Босоо шугам дээр мөн адил балансын алт, бөмбөлгийн алт ус буулгагч. Нэг голын айлын босоо шугам энэ. Балансын алт ус буулгагч, бөмбөлгийн алттайгаа. Энэ нь болохоор дахин айлын босоо шугам балансын алт мөн адилхан. Энэ мөн адилхан босоо шугам дээр балансын алт, бөмбөлгийн алт энэ гараж руу орсон. Нийт эзэмшлийн халаалтын шугам байна. За ингээд А3 бол халаалт нь ингэж явж байгаа. Одоо 2 дугаар орсон мөн адилхан. Эндээс халаалаад ингэж яваад энэ дээр балансын алт, бөмбөлгийн алт, ус буулгагч. Голын айл нь мөн адилхан. Балансын алт, бөмбөлгийн алт, ус буулгагч. Тэгээд энэ үйлдэл дотор тэр усны үйлдлийн өрөөнд 2 байгаа. Энэ балансын алт бол ус буулгагч, бөмбөлгийн алттай. Энэ мөн адилхан бөмбөлгийн алт, балансын алт, ус буулгагчийн хаалттай. Ингээд А3 дугаар баланс нь болсон байна. Subscribe, like, share хийгээрэй. За одоо А1-р блок энэ буцах нь өхөн эндээ. За ингэж яваад ингэж гараад хамгийн захын 2 халаалтын шугам байна. Энд явж байна. Ингэж яваад мөн адилхан энд ирээд шийгээд ингэж яваад энэ дээр ирээд 2 жигүүр болж байгаа. 2 жигүүр дээр хоёулын дээр нь хаалттай. Энтлийн жигүүрийн хаалтын 2 байна. Энтлийн жигүүрийн хаалтын 2 байна. 2 дугаар орчин болохоор энэ энэ босоо шугам мөн адилхан балансын алт, бөмбөлгийн алт, ус буулгагч. Захиал. Энэ голын айл мөн адилхан балансын алт, бөмбөлгийн алт, ус буулгагчтай. Энэ дээрээс усаа болгоод авчихна. Энэ дээр мөн адилхан
балансын алт, бөмбөлгийн алт, ус буулагч. За ингээд нэгдүгээр блок. Нэг жигүүр нь юм бага. Нөгөө жигүүр нь болохоор эндээс энэ гаражийн халаалтын тэн дээр яваад хоёр жигүүр бол хоёр тишээ салаад тентийг пар. Энд талд хоёр пар авч байгаа. Тэгэхээр тэгээ дараагийнх нь усаа шугам. Энд байна. Мөн адилхан балансын алт, бөмбөлгийн алт, ус буулагч. Энэ голын хэлээ болсон. Мөн адилхан бөмбөлгийн алт, балансын алт, ус буулагч гэсэн. Айшээ эргээд бас адилхан ингээд. Балансын алт, бөмбөлгийн алт, ус буулагч. За энэ зөөрийн нийтийн эзэмшлийн коридор дээр мөн адилхан балансын алт, бөмбөлгийн алт, ус буулагч гэсэн юм. За ингээд А2, А3, А1 блокийн халаалтын систем нэг юм байна. За энэ дойрын дахын халаалт. Энэ буцах шугам байна. Энэ өгөх шугам байна. Энэ ингэж дэшээ яваад. Тэгээ хаалганы дээгүүр гаргаад. Ингэж яваад. Тийшээ эргээд. Тэгээ ингэж дагаж явж байгаа. За энд ирээд хоёр жигүүр болсон байгаа. Хоёр талдаа бас бөмбөлгийн алттай, нэгтлийн бөмбөлгийн алт энд байна. Нэгтлийн жигүүр нь энд байна. За энэ А3 тал руу явсан халаалт зөөрий. За энэ дээр ус буулагчтай. Энэгээр яваад ийшээ эргээд ингэж яваад энд ирээд эндээс хоёр жигүүр болсон байгаа. Жигүүрийн алтан тэнд байна. Энэ болохоор энтлийн жигүүр их. Тэр энэ хаалт нь болохоор мөн адил энтлийн жигүүрийн хаалт байгаа. Ингээ хоёр тишээ явсан. Хоёр тишээ явсан байгаа. Одоо энэний дагаад явахад энэ дээрээ ус буулагчтай. За ингээд энтлийн жигүүр нь энэ дээр ирэх төгсөж байгаа. Нөгөө жигүүр нь цаашаа цаатлын хан дээрх фарм дээр ч төгсөж байгаа. Энтлийн жигүүр болохоор эндээс эхэлж байгаа. Эндээс эхлээд ийшээ яваад А1 блок тал руугаа. Энэ дээр ирээд ийшээ ирж байгаа. Энэ бол зөөрийн дахын халалт өөх буцхан шоп ингэж явсаар байгаа. Мөн адилхан энэ дээр ирээд хоёр талтай жигүүрийн хаалттай. Ингээд энэ болохоор энтлийн жигүүрийг голын баг нь хүртэл явж байгаа. Энтлийн жигүүр болохоор тэр булан хүртэл явж байгаа.
ийм байдалтай зориулах халаалт систем.